Төргөн тусламжийн цүнхэнд юу байдаг вэ? За энэ бол манай нийслэлийн төргөн тусламжийн төвийн эмчийн хэрэгэлдэг яаралтай тусламжийн цүнх байгаа. За энд ингээд манайх эрүүл мэндийн сайд яа 294 тоо тушаалын дагуу ингэ бэлдэж явдаг. За энд одоо эмчит хэрэглээтэй бүх л юм байгаа. Бэлий, үзлэгийн бэлий, орох боох материал. За энэ хичээсний уут, катетер, энэ тариурууд ингээд бүгд. За хуурай юм. Энэ болохоор хуурай эмийн цамаг. Энэ хуурай эмийн цамганд нь ингээд бүгд нэршилтэйгээ ингээд өвчин намдаа халуун бууруулах, церукал уухаар ингээд одоо дадалтны юм, харшлын юмнууд, зүрх судасны юм гэдэг ингээд энэ дотор нь ингээд хуурай эмийн цамаг гэдэг ингээд нэршилтэйгээ явж байгаа. За энэ болохоор ампултай тарианы цамаг. Ингээд бүгд ингээд нэршлийнхээ дагуу ингээд байж байгаа. Ингээд бас өндөр эрсдэлтийн ингээд тэмдэглэгээр ингэж ялгаж өгсөн байгаа. Магнезиум ингээд өндөр эрсдэлт дропирдол ингээд бүх тарианууд нь ингээд юм юутай явж байгаа. Энэ хуучин манайх жижиг цүнх хэрэгэлдэг байсан юм. Тэгэхээр нөгөө им тариа эмнэлгийн хэрэгсэл багтаамж муутай. Тэгээд ер нь бол ингэж цаанаасаа ингэж томруулж өгсөн юм. Тэгээд одоо ингээд энд шарах гэмтэл бэртэлтэй хүн дээр очиход ингээд тамидын уян боолт, уян чиг гэдэг нь бүгд хэрэглээцэж байгаа. Энд бол нийтдээ М13 тариа гэхэд одоо 25, эмнэлгийн хэрэгсэл гэхэд давхцнаараа бол 80 төрлийн юм явж байгаа. Жишээ нь одоо энд чинь уян зүү гэхэд л бүх төрлийн номер 8-ороо. Одоо жишээ нь энэ дотор ингээд уян зүүнүүд явж байгаа гэхэд уян зүү ингээд 18, 20, 22, 24 гэдэг ингээд бүгд явж идэг. Тэгэл эмч маань өглөө дуудлагандаа гарахтаа ингээд бигсээ аваа гарна. Тэгээд маргааш өглөө нь өдөр дуудлагынхаа дундуур одоо хэрэглэснийгаа ингэж захиалаад эм тариагаа нөхөж авдаг. Өглөө нь ингээд буухтаа эмийн санчтаа ингээд одоо цүнхээ бүгдийг хүлээлгэж өгөөд хэрэглэсэн эм тариагаа нөхөж аваад ингээд бүрдүүлээд явдаг. Одоо их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд мөн дундуур нь орж ирээд бигсээ цэнэглээд гараа явна.